тодорхой хөгжлийн зорилтуудад хүрэх, за эхнэрээ хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр 2021 оноос 2023 оны хооронд эрүүл мэндийн яам дээр төсөл хэрэгжиж байна. За энэ хүү төсөл маань бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын техник тусалцаа, за мөн Оросын холбооны улсын засгийн газрын санхүүжилтээр энэ төсөл маань амжилттай хэрэгжиж байна. За өнөөдөр бид бүхэн энэ төслийнхаа зорилтууд хэрэгжүүлэх гарах үр дүнгийн талаар хилцгээс гадна 2021 онд хийсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүн, цаашдаа 2022 онд төлөвлөж байгаа ажлуудын талаар хэлцэх гэж байна. За өнөөдрийн төслийн танилцуулах уулзалтанд бол Баян Улгийн Булган, Дорнод Хөвсгөл, за Дорногов аймгийн Замын Үд сум засаг дарга нар болон эрүүл мэндийн газрын дарга нар нэгдсэн эмнэлгийн удирдлагууд хүрэлцэн ирж байна. За энэ хүү төслийн бас нэг чухал зүйл нь бол эмнэлгийн тусламж үйлчлэгээ хүртээмж чанарыг сайжруулах чиглэлээр тоног төхөөрөмжүүдийг гардуулж байгаа. За нийтдээ бол 12 төрлийн 268 сая 500 мянган төгрөгийн өгөхий тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүд гардуулж байна. За энэ дотор нь бол үзлэгийн ор, за няран шаралтыг хэмжих билирубин метр, за няран дулаацуулах ширээ, өвчтний монитор, автомат памп, шахуурга гэх мэт ингээд эмнэлгийн тусламж үйлчилгээ, за ялангуяа их няран хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр нэн шаардлагатай байдаг орон нутгийн яг шаардлага хэрэгцээнд тулгуурлаж захиалсан тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байна. Тэгээд бид бүхэн өнөөдрийн бүтэн өдрийнхаа төслийнхаа сургалтаар энэ аймгийн засаг дарга нар болон нэгдсэн эмнэлгийн удирдлагуудыг цуглуулсан нь бол нэгдүгээр төслийнхаа үйл ажиллагааг танилцуулахаас гадна түрүүн бас бид бүхэн хэлсэн зөвхөн эмнэлгийн тоног төхөөрөмжийг гардуулснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж бол сайжрахгүй маа. Энэ дээр бол орон нутгийн засаг захиргааны эмнэлгийн удирдлагуудын манлайлал, за энэ төрийн захиргааны төв байгууллагууд бас хэрэгжүүлж байгаа бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж баг болж ажиллах нь хамгийн чухал юм а гэдэг талаар бас ярилцсан байгаа. Өнөөдөр бид маш чухал арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ бол Монголын эхнэрээ хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар эхнэрээ хүүхдийн эндэгдлийг бууруулна гэсэн энэ төсөл байгаа. Энэ төслийн үйл ажиллагааг Оросын холбооны улсын засгийн газрын хөрөнгөөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл бараг түрүүчийн жилээс эхэлж хэрэгжсэн. Энэ төслийн хүрээнд бол 6 газрыг сонгож авсан. Энэ 6 газрууд бол их хүүхдийн тусламж үйлчилгээнд бидэнд ямар нэг асуудал тулгарч байна вэ гэдгийг нь бид нар газар дээр нь очиж үнэлгээ хийж ирсэн. Энэ үнэлгээнийхээ дүнд тэдний санал хүсэлт нөхцөл байдлыг харж агаад маш чухал багаж тоног төхөөрөмжүүдийг бид нар нийлүүлж байгаа. Өнөөдөр энэ багаж тоног төхөөрөмжийг гардуулж хэслийн ажиллагаа явагдаж байгаа. Бас энд онцолж хэлэхэд аймагуудын засаг дарга нар эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд асуудал хариуцсан мэрэгжлийн эмчнэр бас оролцож байгаа. Энэ арга хэмжээ нь яагаад бид нар ингэж олон талын хамтын арга хэмжээг оруулж байгаа вэ гэвэл эрүүл мэндийн байгууллагын шинжилэлд удирдлагын дэмжлэг маш чухал. Удирдлагын дэмжлэг дээр үндэслээд эмч мэрэгжилтэнгүүдийн чадварыг сайжруулах асуудал маш чухал байдаг. Ийм учраас энэ хоёр бол хамтдаа явж байгааг онцлон тэмдэглэмээр байна. Тэгээд энэ багаж тоног төхөөрөмжийг бид нийлүүлснээр эхнэрээ хүүхдийн өвчлөлийн эндэгдэл тодорхой хэмжээгээр буурах, энэ нэг ач холбогдол өгж бид нар энэ арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх, энэ арга хэмжээний дүнд Монголын үрс бол эрүүл эсен мэнд бойжих энэ асуудал байгаа. Тэгээд энэ Монгол улсыг бид нар мэдж байгаа. Мянганы хөгжлийн зорилтоо биелүүлсэн 9 орны нэг нь гэдгийг бид нар бүгд мэдж байгаа. Тэгээд энэ 9 орны нэг болж ингэсэн амжилтаа баттахын тулд энэ эрчээрээ, энэ хүчээрээ, энэ хамтын ажиллагаагаараа бид доктортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх зорилттой ажиллаж байгаа. Энэ өнөөдрийн арга хэмжээнд багаж тоног төхөөрөмжөө гардаж аваад орон нутгтаа очиод энийг яаралтай тусламж үйлчилгээнд чиглүүлж ашигласнаар эмчнэрийн мэдлэг дээшлэх, тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, ингэснээр эхнэрээ хүүхдийн тусламж үйлчилгээний чанарт мэдгэдэггүйс ахиц гарна гэж бодож байна. Би их хүүхдийн эрүүл мэндийн дэмжих хүрээнд өгч байгаа энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бас Оросын засгийн газар өгч байгаа энэ тоног төхөөрөмжөөс манай аймагт
хуваарлагдсан 69 төрлийн тоног төхөөрөмжийг хөдөөж авахаар манай аймгийн засаг дарга тэгээд их барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч тэгээд миний бие ирсэн байгаа. Энэ сургалтанд суухаар одоо манай аймаг хэдийгээр алс аймаг ч гэсэн одоо их хүүхдийн дэгдэл жил болгон гарч байгаа. Гэхдээ өнгөрсөн онуудаас бодоход 2-3 промиллээр багасаад ийм энэ төслийн нодонгоос хэрэгжсэн шүү дээ. Төслийн акц нь одоо гарах гэж байгаа. Бас бид бүхэн ч бас энэ эрүүл мэндийн салбарын шинжилгээний хүрээнд чиглэсэн асуудлуудыг бүгдийн аймгийн зас дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргын түвшинд шийдээд ингээд их хүүхдийн дэгдлийг гаргахгүй байх талаас нь одоо хамтран ажиллаж байгаа. За Булган аймгийн хэмжээнд их хүүхдийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төсөл 2021 оноос хойш хэрэгжиж байна. За энэ төслийн хүрээнд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн яам, их хүүхдийн мэрэгчлэлтүнгүүд манай Булган аймагт очиж газар дээр нь бол үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийхийн зэрэгцээ ажлын байран дээр их барихын Нярайн Монгол улсын мэрэгчлэлтүнгүүд очиж бүр ажлын байран дээр маш сайхан сургалтуудыг хийсэн. Ажлын байран дээр эмч мэрэгчлэлтнүүдийн маань чадахжуулсан. Мөн дээрээс нь тоног төхөөрөмж нөхцөл байдлын үнэлгээг хийснийхээ үндсэн дээр өнөөдөр Булган аймгийн нэгдсэн эмнэлэг Булган аймгийн их хүүхдийн тусламж үйлчилгээнд нийт шаардлагатай яралтай тоног төхөөрөмжөөр хангаж байгаад бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн яамны хамт олондоо бол барилсан талархснаа илэрхийлье. Энэ тоног төхөөрөмжийн хангалт энэ төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүнд бол Булган аймгийн их хүүхдийн тусламж үйлчилгээ ялангуяа перинатал эндэгдлийг бууруулахад бол за тэр нь цаашдаа бол доктортой хөгжлийн зорилтонд хүрэх энэ төр зохих хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаа учраас Булган аймгийн засаг дарга Ариу Эрдэнэ их барихын зөвлөх эмч цогт гэрэл эмчт нар бид нэр ирж өнөөдөр тоног төхөөрөмжөө хүлээж аваад төслийн сургалтанд хамрагдаж байна гэсэн. За тоног төхөөрөмжөнд болохоор эхийн төрөх хор хүчил төрөгч өтгөрүүлэгч хүүхдийн шарлагын аппарат дулаацуулагч мөн амбуу тэгээд шарлалт хэмжих багаж туслын болон тариурын шахуургууд гэдэг нэлээд олон тоног төхөөрөмжүүдийг бол манайд 12 нэр төрлийн бөгөөд 46 ширхэг тоног төхөөрөмжийг манай Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хангалт хийж байна. Цаашдаа бол бас тухайн нөхцөл байдал дээр нь бас очиж дахин үнэлгээ хийн. Тэгээд цаашдаа ямар ажлын байрны сургалт байх вэ? Ямар тоног төхөөрөмжид нь шаардлагатай байв гэдэг юмнуудыг бол дахин үнэлгээ хийж бид нартай хамтарч ажиллаж төсөл бол цаашдаа амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна. Доктортой хөгжлийн зорилтод хүрэх эхнэрээ хүүхдийн идэлийг бууруулах төслийг Монгол Энийг тусламж үйлчилгээгээр сайжруулснаар доктортой хөгжлийн зорилтыг хүргэх их Нярайн хүүхдийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулахаас гадна бусад хэрэгжүүлэгч эрүүл мэндийн байгууллага хийх Formulation of maternal-child health objective to reduce factors affecting preventable maternal and child. Багснуудын болж байгаа шүү. Зарим багснууд нь орон руу орцсон байж байгаа. Энэ сэдвээр